байцгаана уу? Уран бүтээлч Мөнх Наран байна. Өнөөдрийн миний нэг өдөртэй хамт бүгдээрээ танилццгаая. За ямар ч байсан одоо би өвлөг хаан цаг бэлтгэж байна. Тэгээд хамтдаа цаг бэлтгэе. Би тэмцээний ажилтай байгаа. Манай хүүхдүүд тэмцээнд орж байгаа. Манай хүүхдүүд гэж одоо миний шавнар гэх юм уу? Тэгээд ерөнхийдөө бол жилдээ ганцуудаа зохион байгуулж үздэг. Тийм тэмцээн яг одоо ингэ зохион байгуулагдаад явж байгаа. Ээж дурж байгаа асуу. Наша. Сайн байна. Мөнх Наран гэрэж байна. Яг хүүхэд ямар байдгийг тийм л байдаг. Таваас хэрэглэн хөгжилтэй аяаслаг тийм л. Ой гайхаа. Гайхаад заасан алхуулаад. Би жоохон дураар нисгсэн болохоор жоохон өөрийнхөө дураар л байх гэж. Өөрийнхөө хүсэл зорилгодоо юу зорьсон тэрэндээ л хүрэх гэж л зүгттэй. Тийм. Ааштай. Нэг ааш байхгүй. Би чи ааштай гэдэг болохоор л энэ жоохон яаштай юм гээд бодсон баг. За өглөөнийхөө цаг бэлдээд дуусчлаа. Хэдүүлээ хамт өглөөнийхөө цагаа ууцгаая. За би бас ингээд камера тавьчаад өөдөөс нь хараад бас юм идэж үзээгүй юм байна. Саннаас манай ээж бас манай балетын сургуульд ажилладаг байхгүй юу? Тэгээд бид хоёрын өдөр зурдээ. Тэгээ манай хүүхдүүд гэж яриад байгаа. Тэгээ манай хүүхдүүд гэхээр та өөрөө хүүхдээ танаа хүүхдээ үү гэж тэгж асууад байсан шүү дээ. Үгүй манай сурагч нар би бүгдийг миний хүүхд гэж ярьдаг. Ээж ч өөдөөс юм ярихгүй юм биш үү би яриад байгаа. Чи өөрөө ээж нэг тэр юм аа. Өглөөнийхөө цаг уугаад дуусчлаа. Одоо хэдүүлээ нүрээ будаад ажилдаа явцгаая. Энэ хэрвээ танилцуулах юм бол энэ манай гэр бүлийн зураг байна. Энэ зурган дээр бол нэлээд жоохон байгаа. Одоо хэдтэй юм болов? 6 настай юм болов? Яг анх удаа гэр бүлэрээ ингэж зураг авахулж исэн. Тэгээд манай том ах, манай ээж, тэгээд манай дунд ах маань байна. За энд болохоор манай дунд ахын маань гэр бүл байна. Тэгээд энд болохоор манай том ахын маань гэр бүл байна. Одоо ерөнхийдөө энэ гэр бүл хазрыг бас нэг шинжилж даруулъя гэж бодож байгаа. За хэдүүлээ нүрээ бодъё. Би ер нь их нүр мөрөө будаад байдгүй. Ихэнхдээ нарны тас төрхийг гарчдгийн. Хэрвээ будах ч байгаа бол нарны тасаа төрөхдгөө нарны тас төрхөд будчихаар хагараад идэг. Тэгээд энэ бейс байна. Тэгээ бас нэлийн хитэн биш зүгээр яг ингээд тослогдоод байдаг хэсгүүдтэй жохон ингээд төрөгчдөг. Тэгээ өнөөдөр болохоор нөгөө манай тэмцээн болоод шагнал гардуулах хэслэл болоод ер нь бол манайхан бол шагнал авах тодорхой болсон байгаа. Тэгээд яа зөндөө зураг даруулах учраас нүрээ будахгүй болохгүй. За крем болохоор ийм мат сууртай крем төрхдөг. Ерөнхийдөө нөгөө бас паудер төрөх айгуу дурггүй.
Сүүлд болохоор би нэг Ардо гэд мини series зурвал гэх юм уу? Кинонд тоглосон байгаа. Кино маань болохоор саяхан одоо цацагтаад одоо 3 дугаар анги нь орсон, 4 дугаар анги нь 4 өдөр одоо орох гээд яг одоогийн байдлаар явж байна. Тэгээд за кино маань болохоор нэлээ нөгөө нэг юм триллер жанрын жоохон Монголд жоохон байдгүй тийм төрөл гэж баг болохоор тиймэрхүү төрлийн маш сонирхолтой кино болсон байгаа. Тэгээд хэрвээ та нар маань бас сонирхвол үзээрэй. Мөнх наран гэдэг үнийг алуурчин болохыг хараарай. Эхлээд нь Дэлгэр хоёр найруулагч маань болохоор надад нөгөө зохиол нь гараачгүй зүгээр өөрөө дотроо толгоондоо бодож байхдаа хэлсэн байхгүй юу? Зүгээр нэг л өглөө надад ийм миний зурагтай постэр ирсэн гэ миний зургийг янзч манзалсан. Тэгээ ойр дуу гэдэг нэртэй. Тэгээд би болохоор хараад гайхаад мессенжерээр над руу зүгээр тэгээ явуулсан. Тэгээ энэ юу юм болоо ингээд би кино тоолж байгаа мó гэсэн чинь тийм ахын нэг иймэрхүү төрлийн кино бодож гинэ гэд эхлээд нь явуулсан. Тэгээд за гэд би орхицсан байсан. Тэгээ яг нүг ерөнхийдөө ямархуу утгатай, ямархуу дүр гэдгийг нь явуулсан байсан. Тэрийг уншсан чинь надад бүр амар гойсон байхгүй юу? Балет чинь хэрнээ алуурчин тэгээ ийм сэтгэл зүйн ийм триллер жанрын гээд явуулсан. Тэгээ тэрийг бол харчаад надад бүр амар гойсон. Би яг нөгөө нэг юм жоохон тулаантай гэх юм уу? Жоохон тулаантай ч юм уу, экшн ч юм уу, тэ эсвэл өөрийгөө нэг тийм алуурчин дүрээр харна гэж бодохоор надад бүр аяга гойсон аахгүй. Ер нь нэг тиймэрхүү дүр бүтээж үзэх юмсан гэж боддог байсан. Би өөрөө болохоор нүг солонгосын тийм кино аяга их үздэг. Тэгээ зөвхөн кино үзэхдээ ер нь солонгос тиймэрхүү кино дандаа олон ангит тиймэрхүү кино сонгоод үзээд идэв. Тэгээ яг тиймэрхүү төрлийн кино болохоор надад аяга сонирхолтой аяга гоё байсан. Дэлгэр баяр найруулагч маань өөрийн маань онцлог болохоор өөрийнх нь онцлог болохоор юм айгүй тийм эгэл бус юм хийдэг дандаа зохиол нь хүртэл текст нь хүртэл дандаа нэг тийм их өөр байдаг юм аа. Ордогийн хувьд болохоор надад ингээд зарим стенүүдийн яг ингээд өөрөлт мөрөлтийн тавьсныг харахаар яг нэг тийм жүжиг шиг юм шиг нэг тийм жоохон яг ингээд одоо миний орохгүй стенүүд байгаа шүү дээ. Тэдрийг ингээд хажуунаас нь хөндлөнгөөс нь яг ингээд харахаар яг юм жүжиг шиг юм шиг. Тэгсэн мөртлөө нэг юм яг ингээд кино жүжиг сонгодог хоёрыг ингээд холцсон юм шиг тийм айгүй тийм өвөрмөц сценүүд ер нь байсан харагцсан. За нэг юм байна. Хөгжилтэй гэвэл нөгөө нэг юу байхгүй юу? Миний нүуний шүсэн айдаг гэсэн юм уу? Одоо ингээд хүний нүүрлөө нулимж байгаа гэх юм уу. Тэгээд би чи ерөөсөө одоо шүлсээ яаж хайдаг нулимж яад гэдэг юм бол мэдэхгүй шүү дээ. Тэгээ ялангуяа тэгэж үс самж тэгэж тэгэл би өөрийгөө дотроо алж ийн гэж бодсон юм аа. Амар харж мараал амар шүлсээ хайсан чинь нулимсэн чинь нөгөө шүлсэн очдоггүй. Тэгээ энэ амныхаа энд үлдээд ус мөсөн дээрээ бүр ингээ үлдээ бүр заваараад тэгээ тэр сценээ доосны араас бүгдээрээ бүр амар инээс наваашаалаа. Тэгээд дахиад дараа нь авахта дэлгэр хоёр нэг за миний дөө ер нь нулимаад яах юм бэ гэд. Тэгэл юу яасан? Нулимахаа айдаал тэгэл өнгөрсөн. Би нөгөө нэг ингэж боддог байсан байхгүй юу? Одоо ингээд хүн дүрээсээ гарч чадахгүй байна ч юм уу. Тэг яг дүрэн тэгэж амар орж мороод яг өөрийнхөө сэтгэл зүйн хувьд нөлөөлөд байна гэхээр би ингээд жоохон ойлгодгүй байсан. Тэгээд тэрийг яг саяны ордуу дээр бол мэдэрсэн. Тэрний юу байсан бэ гэхлээр бас нэг хүнстэй яг өмнөх шөнө авсан байсан. Тэгээд би яг тэр кино ордуу киноныхаа үеэр би нөө Өхлийн тариг 2 гэдэг кинонд бас очиж тоглосон байхгүй юу. Нэг л өдрийн зураг авалттай байсан. Тэгээ яг нэг хүн сцены ахуулчаад маргааш нь шууд Өхлийн тойрог дээр очиж зураг авалтанд орсон. Тэгсэн чинь нөгөө нэг надад зохиол өгөөд би яг нөгөө нэг Өхлийн тойргийн зохиолыг уншаад ингээд ойлгоод байгаа хэрнээ
яа нөгөө дотор нөгөө өчтөр ахуулсан стимал ингээл нүдэнд ингээл харагдаад яг тэр мэдрэмж нь л ингээл төрөөд болдгоо. Тэгээ яг Хөхлийн тойргийн дүр маань болохоор сөрөн гээд дүр байсан. Нөгөө дүр маань орж ирдэггүй. Тэгээ бүр яах вэ гэд бүр ерөөсөө ингээд эмтгүй ингээл жоохон ингээл тайван хөвтөл бодоод л ч юм уу эсвэл тайван ингээл суухаар л нөгөө адааны өчтөр ахуулсан сцен яг бодогдтол яг тэр мэдрэмжийн дотор ингээл орж ирлээ ингээл байгаадсан. Тэгээ энэ нөгөө нэг дүр нь орчоод тэрнээсээ гарч чадахгүй байх гэдэг нь энэ юм бэ гэдгийг би яг сайн Хөхлийн тойрог дээр л тоглож байхдаа мэдэрсэн. За яг ордуугийн хувьд болохоор ордууч гэлтгүй ер нь Дэлгэр баяр найрлагчтай бит хоёрын сая сүүлд хамтарч ажилласан тойрог тэгээд ордуу хоёр дээр бол Дэлгэр баяр найрлагчийг анзаарах юм бол эмэгтэйчүүдийн өмнөөс маш чанга хүчтэй дуграад байна л гэж би бодож байгаа. Яг эмэгтэйчүүдийн одоо ер нь нийгэмд байдаг эмэгтэйчүүдийн эмзэг асуудал, эмэгтэйчүүдийн одоо хүчирхийлэлд өртөж байгаа энэ зүйлийн талаар л ер нь яг өөрийнхөө уран бүтээлээр маш чанга дуугарч чаддаг уран бүтээлч гэж би бол хэлж болж чадна. Тэрнийхэн ч гэсэндээ хувьд би ч гэсэндээ хувь нэмэр оруулаад өөрийнхөө ч гэсэн хувьас охтуудын өмнөөс ч гэсэн уран бүтээлээрээ дамжуулж бас дуугарч чадж байгаа болов гэж бас боддог. Би тэгээд нэг юм жижигхэн тэн хэрэгэлдэг. Тэгээ энэ тэнэр ер нь баг бүгдийг хийдэг. Тэгээ угаасаа нөх нөө будаад байдгүй болохоор нөх бас тэгж будаг хэрэглээд шаардлага гардгүй юм дөө. Одоо жишээлбэл флаша хүртэл ингээд тэнэрээ тавьждаг. Тэгээ нөгөө зайлшгүй жоохон шаардлагатай бодох шаардлагатай ч юм уу хүнтэй уулзах гадуур уулзалттай ч юм уу тиймэрхүү үед л ер нь бол боддог. Аль болох ер нь бол бодохгүй л байвал зүгээр л санагдаад байдгийг. За ингээд тэгээд энэ яганаараа жоохон хамрахаа зүрийг ингээд тэгээ рүүгээ жоохон ингэдэг. За одоо болохоор би сормосоо буддаал ер нь бол тэгэл болоо. За ингээд л ерөнхийдөө өөрийнхөө байгаа юмнуудыг жоохон тодлол. Ингээл болоо. За тэгээд хамгийн сүүлд нь болохоор ийм бодог төгчгч бас энэ нуужин Сомалиос надад бэлэг болж ирчихсэн. Энэ амар сайн мэлээ. Энэ гэдэг нэрнгээс охтуудтай зөвлөө яг энэ бодог төгчгч мист нь бол үнхээр тасархай. Тэгээ би нэг амар нөгөө жижигхэн ялгсан үрчлээ айгүй ихтэй байхгүй юу? Зөвхөн даавар муур юм нүгээр. Тийм болохоор яг юм бодог төгчгчид дээр цацчих юм бол бодог маань хагараад идэггүй. Тэгээ бас паудер төртгөө маа нэг шалтгаан тэр. За ингээл миний бодог болоо. За манай гэрт болохоор сонирхуулмаар юм гэвэл манай унтлахны өрөөнд зурнууд маань баа. Энэ болохоор за энэ зургнууд болохоор одоо кинонд оролцсон за ингээд постэр байна. Тэнд энэ болохоор Хөхлийн биш энэ болохоор тойргийн постэр. Постэр гэжтэй энэ зураг авалтын үеэр яг ашигласан юу байхгүй юу? Зураг байхгүй юу? Тэгээд би авчиг яг гуйжаад авцсан. Тэгээ яг нөгөө нэг юм хаархай юм юутаагаараа жаадтаагаараа ингээд нөгөө хан дээр нүлгөвддөг. Тэгээд би авчид хүүгээ гуйж хагаад авцсан зураг маань. Тэнд болохоор Сүиц олон ангит кинонд тоглож исэн ийм талархлын бичиг байна. Энэ болохоор амьдрах сайхны маань постэр, жүжигчдийн уран бүтээлчдийн гарын үсгтэй. За тэгээд тэнд болохоор хамгийн цаатлынх нь болохоор миний зурсан зургууд байгаа. Хамгийн дээдлийнх нь болохоор хүн надад зураад бэлгэлж исэн. Энэ болохоор манай ангийн хүүхдүүд, манай ангийн хоёр найз маань надад төрсөдрөөр маань зурж бэлгэлсэн. Энэ боксинг бэлээ ямар учиртай вэ гэхлээр би нөгөө нэг сая ордууд тоглох гээд боксоор хичээлсэн юм аа уулна. Нэг сарын хугацаатай боксоор хичээлсэн. Тэгээд уул нь бол нөгөө нэг айгүй нэлээд тулааны одоо юм суйртай болчоод ордуу дээр орё гэж бодсон боловч би нөгөө нэг нурууны маш хүнд бэртэлтэй. Тэгээ бэртлээсээ болоод
одоо боксер хичээлж явах үед бэртэл маань сэдрээд тэгээд дахиж ер нь бол хөдөлгөөн нь бол хариулсан. Тэгээд тийм учраас яг юм тулааны бэлтгэлийг бас тийм сайн хийгээд гоё болж орж чадаагүй. Тэрэн дээр ч гэсэндээ хүмүүс бас нэлээд шүүмжилсэн байлээ. Тэгээд уул нь гоё бас яг бэлдэж орох гэсэн шүү. Тэгээд ялц ч нөө бэртлээсээ болоод чадаагүй. За энэ болохоор миний сүүл тоглосон ордоо киноны маань постэр байна. Тэгээд ингээд ямарсан хан дээр өлгцэн байгаа. За эндээ сонирхуулыг гэх юм бол энэ одоо манай нүуник балетын сургуулийн маань юм календар байгаа. Энд дээр хөөрхөн шавнаруудын маань зурагтай. Тэгээд энэ 10 жилийн агаар гарсан календар маань байна. За энэ болохоор миний нөгөө нэг юу байгаа. Ажилласан зохиолуудын маань зохиолууд байгаа. Киноны зохиолууд байгаа. Гэхдээ зарим нь байхгүй л дээ. Ерөнхийдөө зарим нь болохоор ингээд нөгөө зохиолоо хураагаад авчдаг байхгүй юу. Тэгээд надад болохоор үлдсэн зохиолууд маань болохоор энд байна. За эндээс гэвэл энэ миний бүр хар нялхын нэг зураг байна. Зураг байна. За энэ болохоор би нөгөө анхныхаа медалийг зургаар авч ирсэн байхгүй юу. Зураг зурж авч ирсэн. Тэгээ ингээд мөнгөн медаль авч ирсэн үе маань зураг байна. За тэгээд доотлолт бас манай ээжийн маань зураг байна. За нэг юм байна да. Би нэг зурх гэж жоохон оролддог байсан юм аа. Тэгээд дахиад зөндөө зургууд бол байгаа. Тийм маш хуцаа барьж байгаа юм шиг барьж байна. Зурх гэж ерөнхийдөө оролддог байсан. Тэгээд зурх нэг хэсэг бол нэлээд сонирхдаг байсан. Яг хойно сурдаг байх та. Тэгээд одоо энэ нь бол анх дөнгөж зурж эхэлж исэн 16 онд зурсан зураг байна. Нэг юм үсг эзэг нэг иймэрхүү юм зурх аягүй дуртай байсан. Тэгэл ер нь дөнгөж оролдож эхлээл тэгэл за болох юм байна гэж бодоод тэгэл зурхаа болчихсон шүү дээ. Одоо ер нь нэг жоохон зурж мурж эхлэе гоё зурж мурмаар санагдаад байгаа. Тэгээ буцаад жоохон зурх байхаа нэг жил гарал зурх гэж оролцсон баг. За ийм л байна да. Одоо хэдүүлээ хувцас солиод тэгээ гарахгүй бол ерөнхийдөө цаагч гэсэн нэлийн төгцөн байна. Өнөөдөр ч амар дулаахан юм шүү. За тэгээ ер нь бол байруудыг маань хараад бол хаана нэгэн бол тодорхойлж байгаа. Энэ болохоор нэгдүгээр хараалт. Би одоо насаараа багасаа л амьдралаа. Тэгээд нэгдүгээр хараалын 86 дугаар сургуульд сурдаг байсан. 1-ээс 4-р анги хүртлээ. Тэгээд тэндээсээ шууд Орос руу суралцахаар явж исэн 10 настайгаасаа тэгээд төгсөж ирээд эндээ ер нь бол байж байгаа. Манай энэ хавь ер нь бол их гоё л доо. Одоо яг ингээ харуулах юм бол ийм мод айгүй ихтэй. Тэгээд хүүхдийн талбай, тоглоомын талбай эдгээр нь маш гоё. Тэгээд одоо бол машин айгүй ихтэй болчоод айгүй их зогсоолтой болчоод байгаа юм. Тиймээс биш өмнө нь бол ийм машин дэргэний зогсоол эдэр байдаггүйсэн шүү дээ. Тэгээд бүр сайн цаашаа ингээ харуулах юм бол тоглоомын талбай нь бол маш том. Тийм саксны талбай, гүйлтийн зам, тэгээ 2-3 төрлийн тоглоомын талбайнууд ер нь бол байдаг. Тэгэхээр одоо байгаа орчин үеийн хэр баргийн хотгонуудын дунд байдаггүй л тийм гоё тоглоомын талбайтай. Урдталтаа саад томтой. Тийм газар да. Тэгээ маш аюу тийм амар амгалан юм чи санагдаад идэг. Эсвэл багаасаа энд амьдэрсэн болооч тэр юм уу. Аюу тийм тайван тэгээд настай хүмүүс ихтэй. Тэгээ настай хүмүүс ихтэй болохоор бүр тийм юу санагдаад идэг юм. Тайван санагдаад идэг юм. Тэгэл өглөөчийн энэ дээрэл сүйд харгаа зарцгаана. Аюу гоё штэ. Манай хав. Гэтэ анхныхаа яг юм блогыг хийж авах жоохон туршлагагүй ч байна. Яг юу ярих юм аа ойлгодгүй юм байна. Наварч ирсэн тэгээд.
Өнөөдрийг маань надтай хамт өнгөрүүлж байгаа та бүхэндээ баярлалаа. Одоо хэдүүлээ ажил дээр гэж одоо Дуурбаж Эрдэнэ театр дээр очиод тэмцээн дээр очих юм бол илүү сонирхолтой болох бах. Би болохоор Дуурбаж Эрдэнэ театрт 4 жил ажилласан байгаа. Яг бүжигчин мэргэжлэрээ яалтчгүй бичлээсээ болоод тэгээд бүжиглэх боломжгүй болсон учраас одоо театраасаа гарч исэн. Тэгээ одоо хүүхдүүдээ бэлдээд сурагч нараа одоо ингээд бас оролцуулаад Монгол Улсын алтан тайзан дээр хүүхдүүдээ гаргаж байгаа да маш их баяртай байгаа. Өөрөө бүжиглэхээ болсон ч гэсэндээ одоо ингээд өөрийнхөө сурагч нарыг оруулаад гээд явж байгаа да. Энд чи өөрөө онгох хэвчээс нахаа. За Дуурбаж Эрдэнэ театрын үүдэн дэрлээ. Одоо тэмцээн болж байгаа газар маань байгаа. За энэ болохоор Дуурбаж Эрдэнэ театрын уран бүтээлчдийн авдаг хаалга байна. За одоо болохоор манай хүүхдүүд мастер класстаа орж явах хэвээр. Зарим нь болохоор мастер класстаа ороогүй ах шиг байлээ. Тэгээд хүүхдүүдээ ирж үү, ирээгүй байна уу? Яаж ингэж ингэж болж байгаа талаар судалцгаая. За одоо энэ болохоор найзны маань бэлтгэсэн байгаа харагдаж байна. За хүүхдүүд ерөөхдөө ирсэн бодуулаад бэлдээд бэлэн болоод байж байгаа юм. Хэдүүлээ шууд одоо юу руу гарыг? Заал руу гараад тэгээд мастер класс хийх явж байна. Цай хийлээ. За өнөөдөр болохоор нөгөө нэг том гэж 12-аас 14 насны хүүхдүүдийн 2 дахь шатны шалгаруулалт болно. Тийм болохоор бас хүүхэд их цөөнтэй байх шиг байна. Ерөнхийдөө бол нөгөө нэг 6-аас 8, 9-ээс 11 нас гэхээр тэр насны ангилалд маш олон хүүхдүүд оролцдог байхгүй. Тэгээд тэр насны маань ангилал өчтөр болоод дууссан. Тэгээд өнөөдөр болохоор 5 нас байгаа учраас хамаагүй гайгүй хүүхд орон тооны хувьд цөөхөн байна. Тэгэхээр шүү 4 дахь хөлөг тараад тийш гарч шүү. За энэ болохоор ингээд аялалчин байна. Энд одоо бүхэл балетчдын тавгалтын хурцнуудыг уралдаг хэсэг байгаа. Өнөөдрийн мастер класс дээр болохоор манай Дуурбаж Эрдэнэ театрт орж ирээд удаагүй байгаа. Хятадтай бүжигч байгаа. Тэгээ мастер класс орж байгаа. Тэмцээний маань афиш харагдаж байна. Монголын балетын үндэсний 6 дугаар уралдаан. Ингээд энэ жил зохион байгуулагдаж байгаа. Хай, сайн байна уу? Нэг цагаан болчихсон. Тасны агийн өрөөхөр хаашаа илээ. Тэнд дэдэг нөгөө нэг гаруй өрөө шүү дээ. Биш. Энэ өөр цаашаа нэвтэх гайхаад. За энд бол одоо яг тэмцээн маань болж өрнөн. Тэгээд ийм сайхан тайз маань байна. Тэмцээндээ зориулагдаад одоо тэмцээний маань тайз засагдсан байна. За тэмцээн маань болохоор юу яа? 12 цагаас тайз үзэлт явагдаад тэгээ 12:30-аас эхлэх юм. Тэгээ өнөөдөр болохоор шанал гардвал өслөл эдэр нь болохоор ер нь бол
их гоё үйл ажиллагаа зохион байгуулагдах болно. Энэ тайзан дээрээ би ч уулна 4 жил бүжиглэлээ те. Бас бага хугацаа бол биш л те. Ер нь бол өөрөө бүжгэлснээс илүү хэцүү санагдсан. Яг болдог бол өөрөө гараад хийчмээр санагддгийн. Тэгээд хүүхдүүдээ оруулж байгаа тэр сандрал, хүүхдүүдийн маань сандрал, тэгээд багш нарын ч гэсэн хувьд тэр сандрал бол үнэхээр гайхалтай мэдрэмжтэй. Яг одоо өөрөө бүжгэлж чадгаа байсан ч гэсэндээ өөрийнхөө ингээд хүүхдүүдийг өөрийнхөө сургаж, өөрийнхөө мэддэг зүйлээ яг заагаад ингээд ойруулаад тэмцээн оролтоонд амжилттай оролцуулж байгаа нь надад бол үнэхээр тийм гайхалтай мэдрэмж өгдөг. Ер нь бол багшлна гэдэг бол айгүй тийм стресс ихтэй ажил л да. Тэгээ яг хүүхдийг бас жоохон ойлгохгүй байсан. Яавал хүүхд одоо миний хэлж байгааг ойлгох юм бол гэл тий. Миний авч байгаа жишээнүүд хүртэл жоохон юм хүүхдийн хувьд ойлгомжгүй анх байсан байх гэж би боддгийн. Тэгээд нөгөө хамгийн их өөртөө бухимдаж стрессжсэн юм нь одоо хүүхд рүүгээ уурлах тэр зүйлээс олж айгүй стресстэй байсан. Гэхдээ одоо бол гайгүй. Би одоо яг ямар үед нь тэр хүүхдийг одоо загнах уу, ямар үед нь тайвшруулах уу, ямар үед нь магтах уу гэдгийг ер нь бол нэлийн аргыг олж байгаа. Тэгээд хүүхэд болгоны хүмүүжил өөр учраас хүүхэд болгонтой бас харьцаа бас их өөр байдгийн бэлээ. Зарим нь бол ингээд үг мөг тоохгүй штэ. Одоо хатуу үг мөг хэлээд бол тоохгүй. Зарим нь бол маш эмзэг хүлээж аавна. Тэгэхээр ямар хүүхдэд ямар үед нь юу гэж хэлэх үү гэдэг нь бас маш чухал. Тэгээд ямар үед нь жоохон түлхэж өгөх үү, ямар үед нь магтах уу гэдэг бол айгүй чухал санагдсан. Тэгээд жоохон хүүхдүүд бол ерөөсөө багшаасаа маш их үлгэр дуурайлал авдаг. Тийм болохоор тэр тал дээр бас айгүй сайн анхаарах хэрэгтэй юм бэлээ. Тэгэл хийж байгаа үйлдэлийг маань хүртэл дуурайдаг. Тэрийг бол хараад бол за би бол одоо тий энэ олон бяцхан жоохон өрсөн үлгэр дуурайлал нь болж байгаа юм биш дээ гэдгийг бол айгүй сайн ухаарад одоо ингэ бодоо явж байгаа. Балетаар хичээлснээр хүүхдүүд болохоор хамгийн түрүүнд нүуний тэмцэгч чанартай болд юм шиг санагдсан. Айгүй тийм дайчин өөрөө өөрийгөө ялан дийлэх чадвартай болно гэсэн үг. Тэгээд хамгийн түрүүнд бас хүмүүжил айгүй чухал. Тэндээс одоо маш их хүмүүжил, хатуужил сурж байгаа. Тэгээд дараагийн хэлэх зүйл болохоор мэдээж биеийн зөв галбар, тэгээд цэг суух, зөв алхах, зөв бие авч явах тиймэрхүү соёлыг бол өөрөө ирэхгүй л ер нь сурцсан байд юм да. Тэгээ суралцаад явж байхад. За ер нь бол бага насаа бол хүүхэд бол тэгэл ингээл өнгөрчдөг штеп. Яг хамгийн нандин гэвэл надад осорд сурж исэн үе маань тэр үе бол ялцчгүй нөгөө нэг бүр тухайд өөрөө анзаараагүй ч гэсэндээ одоо ингээд бодоход маш их зүйлийг сурж мэдэж боловсарж яг хүмүүжлийн хувьд ч гэсэндээ хувь хүн талаасаа айгуу сайн тэгж хүмүүжиж ирсэн болов гэж боддог. Тэгээ бүр нандинмаар үе гэвэл бас яг би одоо үеэ хэлмээр байна. Нэг юм хүнд нэг тийм ухаарлын үе гэж байдаг штэ. Яг одоо би яг тийм үедээ явж байгаа насн дээрээ байгаа болов гэж бодож байгаа. Ер нь бүх зүйлийг айгүй хэрэгцээж тунгаадаг тийм нас байна л гэж бодож байгаа. Тэгээ мэдээж залуухан яг эд гоё насн дээрээ байгаа учраас хамгийн бас юм хайрламаар өөрийгөө хайрлж сурж байгаа нас гэж хэлэхэд баг болохоор. Одоо ингээд бодглохлоор яаж тийм жоохон хүүхдийг манай ээж тэгээд итгээд зоригтой явуулсан болоо гэж боддөө шүү дээ. Би одоо ингээд шавнараа хараад, дүүнрээ хараад тий яана одоо яаж ийм жоохон багтна ингээд яваа сурчаад ир гэж явуулсан бол доо ямар амар зоригтой байна гэж боддог. Тэгээд ээжээс асуухаар болохоор ээж угаасаа өөрт амар байсан гэсэн. Тэгэл өөрийнхөө хамгийн бага тий ганц охиноо явуулж байгаа. Тэгээ яг сургууль дээр маань анх бол хамт очиж исэн байхгүй юу. Тэгээ сургуулийг маань үзээд, дотор байрыг маань үзээд ямархуу газар юу байх юм байна гэдгийг харж яг мэдээд тэгээд аюу тийм сэтгэл нь амраад за энэ бол найдвартай хүүхдээ үлдээж болох газар байна гэд ээж маань бол тэгж батсан гэсэн. Тэгээ одоо ингээд бодоход бол мэдээж хүнд үйл тулгарна. Тэгэл тэр чинь юу ч мэдэхгүй л хүүхдээ явж байгаа шүү дээ. Орд ирнийхээ хүнжилт авахч сольж чадахгүй хүүхдээ явж исэн. Тэгээд яг очиод яг бүх зүйлийг сурж исэн да. Хаяхан нэг охин надад юу яасан?
шавар гэдэг юу гэвэл нэг юм ингээд шавар шиг юмар хийгээд нөхөн ингээд хатаад ингээд болчдөг юм байдаг штэ. Тийм юмар ингээд нөгөө намайг хийсэн байсан. Тэгээд тэрийгэ эхлээд нь болохоор над руу шүн битсэн байсан. Ингээд зургийг явуулаад ингээд таныг хараад ингээд айгу гой санагдаад үлгэр дуурал аваад тэгээд ингээд таныг ингээд хийж бүтээлээ гэд явуулсан. Тэр надад амар гоё байсан. Тэгээд дараа нь хэд хоногийн дараагаас надад өөрөө тэрийгэ биеэр авчирч өгсөн. Тэгээд би тэрийг ингээд сөвнөр болгоод ажил дээрээ хадгалсан байгаа. Тэгээд амар хөөрхөн байсан. Ингээд миний балетын позтай. Тэгээд тэр зургийг ингээд бүтээгээд уран бүтээл болгоод тэгээд надад дурсгасан байгаа. Тэгээд ер нь бол өсвөр насны хүүхдүүд тэгээд за нэг 8-аас 12 насны хүүхдүүд илүү их үзээд байна уу да гэж би хардгийн. Тэгээд тийм болохоор ч гэсэнтэй ер нь сошиал хаягаа ч гэсэн жоохон охтуудтаа зориулаад тийм тэгээд маш цэвэрхэн хөтөлж авч явах гэж хичээдэг. Сэтгэл хангалуун гэвэл би нүдэндээ айгуу дуртай. Гэхдээ ер нь л надад нэг тийм голоо таах юм байхгүй аа. Дурггүй сэтгэл ханамж муутай байдаг гэвэл хамрандаа жоохон дурггүй. Би нөгөө нэг юм далийн хамартай юм бэлээ л дээ. Тэгээд тэрийгээ бас жилийн өмнө мэдсэн. Тэгээд одоо тэрийг харахаар л одоо нэг юм уугар ястай. Тэгэл хамрандаа жоохон дурггүй. Би ганцаараа байх айгуу дуртай. Стресстэй үедээ бол ер нь л ганцаараа л байх гэдэг. Тийм ганцаараа байх их дуртай юм. Тэгээд ганцаараа гэртээ ч юм уу, ер нь ажил дээрээ ч юм уу яг ингээд өөртөө нүүр тулаад тэгээд асуудлаа бодоод тэгээд цаашаа ингээд явбал айгуу зүгээр байдаг. Нөгөө нэг ер нь бас анзаараад хаад хүмүүс ингээд нөгөө өөрийгөө аргацааж өнгөрөөгөөд идэв шүү дээ. Одоо зүгээр жишээлбэл ганцаараа байхдаа хүртэл кино үздэг ч юм уу эсвэл бол одоо уцаа оролдоол те ингээл юмнууд рейл мэйл үзэл ингээл цагийг ингээл тэгэл ганцаараа байхдаа хүмүүс тэгээд өнгөрөөждөг. Тэр надад айгүй буруу юм шиг ганцаараа байх үе айгүй сайн андагнаад өөртөө ярилцаад өөртөө ингэж нүүр тулах айгүй чухал юм шиг санагддаг. Басан тэгээд ер нь ганцаараа байх айгүй их дуртай. Тийм стресссэн үеүүдтэй. Одоо ер нь ингээд бодглохлоор ерөнхийдөө нийгэмд эмэгтэй хүмүүс маань нэлийн хүчрхэг болж байгаа гэж би харж байгаа байхгүй юу. Тэгээд одоо өсвөр наснд байгаа охтууд маань, залуучууд маань өөртөө ихтэй тэгээд өөрийнхөө гэсэн зорилготой айгүй үнэнч тэгээд зоригтой байгаасаа л гэж айгүй боддог. Эмэгтэй хүн болохоор хийж болохгүй гэсэн зүйл ер нь бол байхгүй. Тийм болохоор өөрийнхөө яг хүсэж мөрөөддөг, ирээдүйд харж байгаа, төлөвлөж байгаа би чадна гэсэн юм аа яг зоригтой эхлүүлж байгаарэ. Алдаанаасаа ерөөсөө битгий хаагаарэ. Хүн болгон алддаг. Бас нэг юмыг хэлмээр нь мэдхгүй байгаагасаа ерөөсөө битгий санаа зовоорой гэж хэлмээр нь. Хүн болгонд өөрийн гэсэн мэддэг өөр нэг тал байгаа. Маш сайн мэддэг, сурсан, боловсрсан зүйл гэж байгаа. Өөр чиглэлийг одоо мэдхгүй шүү дээ. Тэгэхээр мэдхгүй байгаагасаа ерөөсөө битгий санаа зовж байгаарэ. Тэрийг мэдхэд хизээд үргэлж цаг байдаг шүү, хизээд оройтхгүй шүү гэж хэлмээр нь. Тэгээ би нэг анзаарсан юм өөрөөсөө анзаарсан юм. Би энэ чиглэлээ би мэдэхгүй штэ, би чадахгүй штэ гэснээс болж аягүй их тэгж хойш суудаг юм шиг санагддаг байсан байхгүй юу. Тэгээд тэрнээсээ болоод аягүй их зүйлийг ч юм уу, аягүй их боломжийг ч юм уу алддаг юм шиг санагддаг. Тэгэхээр одоо өсвөр насны охтууд маань тэгээ ер нь өсвөр насны гэлтгүй ер нь хүмүүс маань ингэж мэдгүй байгаасаа ерөөсөө битээ санаа зовж байгаарэ, ажгараа л гэж хэлмээр байна да. Ер нь нэг тиймэрхүү юм л аягүй их сүүлийн үед ойр үед бодогддог болжээ. Яг бүтэн армин болж чадах тийм итгэлтэй тэгээд юу хүнтэй одоо юу гэх юм хүлээцтэй ойлгодог, маш сайн биений хүндэлдэг тийм л харилцаатай байх хэвээр. Тэгээд тийм л хүнтэй аягүй сайн ойлгодог, ажил мэргэжлийг маань ойлгодог хүнтэй л савндаал гэж боддог шүү дээ. Хурмаа бол их гоё хийхийг хүсдэг, байгальд хийхийг хүсдэг. Тэгээд бүр амар олон хүнтэй биш. Ер нь цомхон дуу өөрсдөө маш гоё дурсамж бүтээсэн тийм хурмыг хийхийг хүсдэг. 10 жилийн дараах болвол ямар ч байсан гэр бүлтэй болох байх. Тэгээд
Одоо миний ирээдүйн зорилгоч гэх юм уу, тийм юм бол одоо өсөж хөгжиж байгаа ирээдүйд одоо Монголын соёл урлагийг одоо авч явах ирээдүйн бяцхан жаахан охтуудтай, шавнартай гүүрэн маш том гүүрэн болж өгөх юмсан л гэж хүсдэг. Надтай гүр гიშгэд гараасай. Намайг одоо миний сурч мэдсэн зүйлийг бүгдийг эзэмшээд надтай гүр алхаад гараасай л гэж боддог. Тийм л зорилготой. Одоо энэ гэтээ ер нь бүх салбарт одоо өөрийнхөө ажилтдаг бүх салбарт гэж хэлж болно зөвхөн байлаад гэхгүй. За өнөөдрийн миний нэг өдөртэй хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд сонирхолтой байсан гэж найдаж байна. Баяр таа.